Эрхэд Монгол групп TV8 телевиз үзүүлж байна. Үж чадал хаана оршдог вэ? Өмөр төгс нөмөрлөө нэмүүлж, өөрөөний мөрөөдлийн хөлбөрийг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг дуулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах болов? Энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Төгс өөрчлөлтийн төлөв ширүүхэн үзэлтөө TV-ээр сэтгэл зүйн боловсролыг үзүүлэх реалити шоуны 2 дугаар үргэлж эргэлж байна. Энэ бол Ануухайс фитнес шоу 2. Ануухай фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, бодибилдинг фитнесийн дэлхийн аврах шалралт тэмцээний хошоо авраг, Аз ТV-ийн аврах шалралт тэмцээний хошоо алтан медальт, фитнес эйженсигийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухай. Харин түүний хатуу дэглэм хүндхэн сорилтуудыг туулж, өөртөө ховсол хийх зорилгодор нэгдсэн 7 оролцогч. Дуучин Донна, жүжигчин Оюун Зул, загвар өмсөгч модель Жагзма, жүжигчин Үржин Ханд, жүжигчин Ариуна, дуучин Акбота, хийлч Дэги. Ажил мэргэжил, амьдралын хэм маяг, үзэл бодлороо эрс ялгарх эдгээр 7 бүсгүй өөрийгөө өөрчилж 45 хоногийн хугацаанд ховсол хийхэд бэлэн. Ялагчийг 20 сая төгрөг хүлээж байгаа. Өмнөх дугаарт тэсвэр хатуу жилтэй байхаа амлаж гэрээнд гарын үсэг зурсан 7 оролцогч ховслын төлөө ширүүхэн өрсөлдөөнөө эхлүүлсэн. Дасгалжуулагчийн хатуу дэглэм шилжихийн өмнө тэд эрүүл мэндийн асуудалгүй гэдгээ баттгаад авсан. Мөн тэд дуртай бүх амттандаа баяртай гэж хэлэн сүүлийн удаа хандлаа идээд авсан. Харин өнөөдөр тэднийг дасгалжуулагчийн гэмтийн шалгалт төвдүүлэх болно. Фитнесийн заалан дахь тэдний эхний өдөр цөхрөлийн нулимс баяр жаргалтай хор мөчтэй хослон сүлэлдэж, хурд хүч шаардсан тааварлашгүй өрсөлдөөнд сорилуудж тэднийг хүлээж байна. Гэмтийн шалгалт. Дасгалжуулагч Ануухай оролцогч бүрийн гэрээр урилгагүй зочилж, хөргөгчт нь гэмтийн шалгалт хийхээр шийджээ. Нухацтай үзэхэндээ. Сөхөөс явж байна. Хажиж байгаа та. Тоглолттой яа, болцоор юм чи. Сайн байна уу? Наагаад гонгод мөр. Талах идчихсэн чаар яг ороод ирдээ. Хай, маслтай жоо талах идчихсэн гоё шүү. Үнэхээр гоё фильтрэмж. Орой. Та ирнэ гэж хэлэхгүй яасан юм. Гэгэнт л үзэн ш та. Хэрвээ илтгэн болвол. Тэр хараа ингэж залгаа дээр. Ямар хөөх юм би. Хоёр жоохон мамаатай юм биш үү те? Гэрийнх нь хөргөч нь үзээ. Тэгээ хойлоо хоолоо ядах хэрэгтэй байдаг. Би бүр урдаас нь гарч байгаа байхгүй юу? Тэ. Шоунд орох гэж байгаа ч хоёлаа ингээ пицца идэл яваад байгаа юм яах гэдэг. Өө Донна, одоо пицца хөргөгчтэй байлгах байтугай харах чоройтой шүү дээ. Идчмээр л вэ штэ бас гинтхэн ингээд хоригч бас те. Миний сэтгэл зүйд бас амар хэцүү байна би. Яа энэ вэ? Энэ тгшаа бүр их цагаан идэ аар бол Яатсан бэ наа чи? бүр нөгөө хөгцөрчиж надаас өөр идэх хүн байдгүй манай. Та хөгзөрснээ гэдэгт дуртай юм уу? Үгүй нөгөө идэхгүй удаал юм болч бараг заримдаа ч бараг хөргөчөө. Энэ хатаа Хож амжихгүй л яа. гоё өнгөтэй. Тийм байна. Гоё Нэг штэ. өргөхөр болсон байна. Өргөсөн нь өлзийтэй байхаа. Найз нөхдөг уулзсан их ажлын дараа ч юм уу нэг халуун зунаар ч юм талаар нэг сэнгэнсэн хүүтэн шараарыг залгилдаг байгаа. Өөшөө задлаа ууч. Зүгээр байж чи. За юу хоёлоо би уумарг байна. Өө дэ жоохон халал талмаар байна. За энийг бол бас яриач дээ. Энэ яах ч. Энэ эзэнийх нь, нохооных юм уу таних юм уу? За энэ бовонг юу яахгүй шүү. Аль дээр салаад яг үдчих юм дээ. За. Хахад салаад. За, охиндоо чанж өгөхгүй шүү та. Энэ юу юм? Би ер нь бол өглөөдөө нэг жоохон зайд идчихэд идэг өндөгтэй хамт идчихээр айгу зүгээр санагдаад энэ хоёрын алиг авч үлдэх вэ гэд тэгээд банантайгаа ядч ингэж үлдлээ. Эдгээр ер нь танад айгүйх муудсан ногоонууд байна. Муудаагүй ээ. Энэ одоо энэ муудсан юм уу? Хэвийн биш л харагдаж байна да. Одоо ингээд орой болохоор ингээд гараал явдаг хүн чинь оройн яваал хийнэ гэж байхгүй. Тэгэхээр чинь хөшин дотор нэг хүсрэл 7 насан багтаа
иддэг. Хамааханд бүр нуусгүй. Хамаах өрөөсөө идэхгүй. Бекон. Ер нь ол идээд хэрэггүй. Яагаад тийм дуртай? Мэдгүй. Зүгээр амар дуртай. Гахаа бит хоёрын учрал ингээд инхүү дуслаа. Би чамаагаа сандаа. Гэтэ би 45 хоногийн дараа амар гоё болох юм бол би өөрөө шагнаад 2 хүнээс ид ганцаараа идэнэ гэж бодож байгаа. Унган баг инээд. Хөө юу вэ? Та ууд юм шүү. Үгүй. Аяа зөө энэ тий багшаа ярина гэж бодоод энэ уудаг архиа ингээд усны савнд хийгээд ингээд харангуут юм тос шиг харагдаад байгаа байхгүй. Яа. Өнгөлн далдлалт амжилт олсонгүй дээ. Тэг өнөрлөнгөд архиар биш. Ингээ одоо бүр ингээд хөлч хийх юм чинь манайхаас нэрээ ёстой нөгөө баг аим орцсон арх гарч ирсэн. Би өөрөө мартчихэв. Артал дээр нь одоо чи хардаа бүтээгдэхүүн дээр чи ингээд артал дээр нь хамгийн чухал юмнууд ингэсэн баа. Энд чи уураг байна уу? Тос байна уу гэтэл. Тун удахгүй. Харин. Гоёсан. Үгүй гоёгаагүй муухай. 60-аас тэгээ 83 болгочих юм уу? Өгцгөн дээр ажиллахгүй юм уу? Өгцөө аим шиг том шүү. Харин. Харсан чинь гинэ. Үтсэн чинь 97. 79. 110. Уучлаарай. Зүгээр. Ерөнхий ивент идэвхж эх орондоо оргуулсан эрүүл хөрсний шим эзэгтэй брэнд. Ерөнхий ивент идэвхж Сингапурын номер 1 Ice Tea Poca. Ивент идэвхж ирээдүгээ хайрлая. Хайрын хот. Дэмжигч ухаалаг амьдралд бид уриална. Smart Store. Дэмжигч Wall Street Restaurant and Lounge. Дэмжигч шинэ бүхнийг төрүүлж мэдрэ MG Motors. Харин одоо фитнесийн заалан дахь ширүүхэн тулаан эхэлнэ. Бэлтгэлийн эхний өдөр. Фитнесийн спорт тавтаа морил. Энэ бол ховслын төлөөх өрсөлдөө. Би ер нь бол амар хөдөлгөөнтэй байхгүй юу? Амар хөдөлгөөнтэй. Тэгэхээр манай багш өгж байгаа дасгал сургалтын хангалттай сайн хийх эрч хүч бол надад байна. 5
5 цагийн дараа яг хэн болцсон байгаа би юусаа бодоод ч болохгүй. Тэгтэл би чадна гэсэн л бодож байгаа шүү дээ. Одоо насаараа л дасгал шеэрлээ. Насаараа л нэг хоолны те кетомо хоол ингээд гоё фитнес хоолны зураг шеэрлээ. Одоо тэгээд энэ шоундаа ингээд бас яг хэрэгжүүлэхэд бэлэн байна миний би. Бэлтгэлийнхаа хамгийн эхний өдөр бэлтгэлийнхаа өмнөдөө мартаад ирсэн байлээ. Ястаа тэнийг юм аа одоо яана. За яг өнөөдрийн бэлтгэлийн явдах юм бол би хувьдаа ер нь бол сэтгэл зүйн болон бие биеийн бэлтгэлтэй байгаа. Үгүй сайн уу. За өнөөдөр одоо бэлтгэлдээ орох гээд байж байна. Би ингээс нэг бууз идчихтэй юм уу гэж бодлоо. Юу бууз вэ? Багш нь сонсчихвол яана. Сайхан ааруул идэхөө. Өндөг бас чанаад ирсэн. Өнөөдөр би ингээд бэлтгэлд орох юм чинь ер нь бол багшийнхаа яриаг бараг ойлгохгүй тийм байснаас сайн идээд л байж исэн дээр гэж бодсон. Идэж болох болоо яах вэ? Тэгээ өнөөдөр одоо анхны бэлтгэл дээр яг юун дээр ирсэн, зааландаа ирсэн байна. Тэгээд асуултаа орлоо. Морьцагч болж гин гэдэг шиг. За ингээ үзүүлээд өгье те. Өнөөдрийнхаа бэлтгэлийг гоё тултал хийн гэж бодож байна. Маргааш мярчихгүй л. Тэгээ багштай хандаж хэлэхэд бэлтгэлийн анхны өдөр бид эдтэй гоё зөөлхөн хандаарэ. Шууд амар нүдэд манусгаа айлгачваа. Тэгээд багштай ярьсан шүү. За сайн байцгаана охтуудаа сайхан амарсан уу? Сайн байна уу? Сайхан амарсан. За ингээд 45 хоногийн хугацаанд үргэлжлэх хэдүүлэн маань хамгийн ихний бэлтгэл эхлэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ хөл ялангуяа хөл за дээрэс нь өгзөгний тасгалуудаас хийх болно. Гэхдээ багш нь хамгийн ихний бэлтгэл дээр төлхөө хөлний тасгалуудыг төлхөө явуулъя гэж бодож байна. Та хэдэн бас дээрэс нь эрүүл мэндийн шинжилгээний хариуг авсан. За шинжилгээ өгөхөд хариун дээр ямар нэг өөрчлөлт гарсан болоо яасан болоо гэж ийм санаа зовсон юм байна уу? Байна. За надад ирсэн мэдээлэл дээрээс үнэлээд үзэх юм бол багшийн хувьд нэг 3 оролцогчийг илүү төлхөө дахиж нарийн шинжилгээ өгж хармаар байна. Оролцогч ариуна. Таны хувьд бол давхар эмчийн хяналтанд явах шаардлагатай хүн байгаа. За дээрэс нь дэлгэрэнгүй шинжилгээ багшд нь бас хэрэгтэй байна. За аквадигийн хувьд бол мөн дахиж дэлгэрэнгүй шинжилгээ өгмөр байна. За дээрэс нь оролцогч үржин хаанд өчигдрийн байдлыг ажиглаж харахад ерөөдөө зураг авалтын дундуур хамраас нь цус гарсан учраас багшийн хувьд ахиж нэмж дэлгэрүүлж одоо шинжилгээ авмаар байна. За ингээд бусад оролцогчдын хувьд бол ямар нэгэн одоо сөрөг нөлөө одоо асуудал гараагүй байна. Шинжилгээний хариу маань бусад оролцогчдын хувьд зүгээр гарсан учраас ингээд 45 хоногт байлтгүй гэсэн үг байна. Баяр хүргэе. За ингээд үргэлжлүүлээ хэдүүлээ шууд хэмжилтэндээ орно. Оролцогч жагсмаас эхлэе. За энэ дээр ингэн охтуудаа энэ ч бол смарт сторийн биеийн ухаалагч юм байгаа. Тэгэхээр энэ ухаалагч ингээд багш та хэдийн бүх мэдээллийг ингээд дэлгэрэнгүй дэлгэцэн дээр харна гэсэн үг шүү. Заяа. Тэгэхээр энэ дээр бол биеийн одоо булчингийн масс өөхний хувь, усны хэмжээ, за дээрэс нь одоо биендх ясны жин гэх мэтлэн бүх нарийн мэдээллүүд одоо гарах байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээсээ үнслээ хэдүүлээ 45 хоногт яг ямар үр дүн гарах шаардлагатай вэ гэдгээ ярилцсан гэсэн үг. Биеийн өөхлөлтийн хувь, жин болон биологийн нас гэх мэт одоо нөгөө нэг бие дутагдж байгаа усны хэмжээгээд айгүй олон үзүүлэлтүүдийг анх удаагаал ингэж харлаа. Хоёул нэр мань анхаарах шаардлагатай зүйлүүд бол усны хэмжээ бага шүү. Заяа. За тэгээ биеийн метаболизмын үйл ажиллагаа маань бас хангалттай сайн байж чадахгүй байна. Бикини модель тахтай хэдэн сантиметрээс 63. Тэгээ юу тохиолдлоо? Тэгэл идсэн. Юу идсэн? 102. Бүхэл юм идсэн те. 60-аас тэгээ 83 болгочих юм уу? Хасан шүү заяа. Босон. Оролцогч Баяр Жаргалын жагзмаа жин 69.6 кг, цээжний тойрог 95 см, бэлхүүсний тойрог 83 см, өгзөгний тойрог 102 см. 45 хоногийн хугацаанд хоёулаа 8-9 кг хасах шаардлагатай. Биеийн булчингийн масс бол хэвэн байгаа учраас айл болох өөхний хувийг багасгах шаардлагатай. Тэгэхээр галбирчнаа гэдээ ойлгож болно гэсэн. Багшийн хувьд бол илүү юун дээр ажилламаар нэхэр хэвлэлийн хэсгийн өхлөлт их байгаа учраас хоёулаа өөхнийхөө хувийг өнөөдөө багасгахгүй бол хэмжээнээсээ илүү харагдаж байна гэсэн үг шүү. Заяа. Оролцогч Дорж Дэрмийн оюун зул жин 55.8 кг, цээжний тойрог 94 см, бэлхүүсний тойрог 87 см, өгзөгний тойрог 92 см.
За оролцогч оюун зуул 45 хоногийн хугацаанд 7-8 кг хасах шаардлагатай харагдаж байна. Хэвлийн хэсгийн хөлтнөр маш сайн анхаармаар яагаад гэхээр хоёулаа 2 хүүхэд дараалал гаргацсан учраас ялангуяа хэвлийн арьс суларсан, унтсан, өглөлт ихтэй хэсэг бол хэвлийн хэсэг байна гэж ойлгочихно. За тэгээд 45 хоногийн хугацаанд хоёулаа галбирчхан ахын нь за саяны хэлсэн одоо хасах шаардлагатай жим маань 7-8 кг хасах шаардлагатай харагдаж шүү. За яа. Оролцогч Ариунагийн хувьд бол биеийн бүх индексүүд нь асуудалтай байна. Тэгэхээр ялангуяа энэ дотор өөхлөл, биеийн ерөнхий өөхлөлт, усны хэмжээ, уурганы хэмжээ, метаболизм гэх мэтчлэн бүх одоо хэмжилтүүд маань доогуур гарсан учраас соёлоо энэ юунаас холбоотой гэхээр маш их жингийн илүүдэлтэй байна. Оролцогч Гинегийн ариун гэрэл жин 101 кг, цээжний тойрог 128 см, бэлхүүсний тойрог 114 см, өгзөгний тойрог 122 см. За хоёулаа 45 хоногийн хугацаанд багшийн хувьд насыг нь бодож үзэж байна. Эрүүл мэндийн шалтгааныг нь бодож үзэж байна. 12-оос 15 кг хасах шаардлагатай. За дээрэс нь хоёулаа биеийн галбирыг бас унгаахгүйгээр засвал их зүгээр. Таны хувьд одоо ямар зорилготой байна? Миний одоо хэлж байгаа санал нэгдэж чадж байна уу? Нэгдэж би болохоор ингээд жоохон тайлтай болоод тийм гидсэн хэвлийн хэсгээ хасчвал бусдаараа бол гайг байх гэх. Өгцгөн дээр ажиллахгүй юм уу? Өгцөө аим шиг том шиг. Харин. За нөө бас бэн тий. За бас. За оролцогч дэлгэр засгийн хувьд фитнесээр хичээлдэг үү? Хичээлж ирсэн үү? Фитнесээр хичээлдэг. Йогоор хичээлдэг. Аха. Тийм. Гэтэ гэртээ нэг дугуйтай. Тийм юуны нөгөө юуны дугуйтай шүү дээ. Спиннингийн дугуй. Спиннингийн дугуйтай бас зам амтай. Тэгээ нэг 35 минут бол тэгэл миний ял юм. За. Тэгэхээр өөрөхдөө бол ачаал даах чадвар сарцсангуу сайн байх магадaltaй гэж харж байна. Тэгэхээр бэлтгэлээр харагдах байх. Оролцогч Чимэд ламын дэлгэр цэцэг жин 64 115 кг, цээжний тойрог 97 см, бэлхүүсний тойрог 79 см, өгзөгний тойрог 99 см. За оролцогч дэлгэр цэцэг 45 хоногийн хугацаанд 6-7 жил хасах шаардлагатай байна. Галбирчих программын дагуу хичээлнэ гэсэн үг байна. Тэгэхээр таны хувьд бол миний хувьд энэ зорилгот нийцэж байгаа учраас соёлоо бие галбиржуулах нь, өөхнийхөө хувийг багасгах нь, булчингийн массан дээр бас ажиллах шаардлагатай харагдаж байна шүү. За баярлалаа. За хоёулынгийн маань жим бол 64.1 кг байна. За эндээс хоёлоо биеийн дотор өөхлөлтөн дээр өөхний хэмжээ бас ерөнхийдөө ингээд оролцогчдыг харангууд энэ өөхлөлтийн асуудал их байгаад шүү заяа. Оролцогч Хуадханы Акбота жин 66.3 кг, цээжний тойрог 91 см, бэлхүүсний тойрог 83 см, өгзөгний тойрог 100 см. За оролцогч Акбота 45 хоногийн хугацаанд нийтдээ 8-10 кг хасах шаардлагатай байна шүү. За. За өөрийнхөө хэвэн байх ёстой жингээс хэдэн килограмм илүү байна гэж бодож байна? 30 мөрч юм. За. Таны фитнесээр хичээлж үзчихсэн үү? Хичээлж исэн мөртлөө яг амжилтанд хүрээгүй гэж. Яагаад амжилтанд хүрээгүй? Шантраалт. Хэр удаа явсан? Нэг сар марл. Сарын. Нэг сар яваад тэгээ шантарч байгаа юм. Харин тийм харин шантраад одоо багштайгаа шантрахгүй байх шин. Оролцогч Одгонбаярын Үржин ханд жин 95.1 кг, цээжний тойрог 113 см, бэлхүүсний тойрог 113 см, өгзөгний тойрог 112 см. Тэгээ таны тийм байх ёстой жингээс 37 кг илүү өөхтэй байна. Хоёулаа 45 хоногт 37 кг хасах боломжгүй. Боломжит жин хасалт бол 12-оос 15 кг хасах шаардлагатай гэсэн үг байна. Тэгэхээр миний заавар зөвлөгөөг дагаад хоёулаа 45 хоногийн хугацаанд маш сайн өөхнийхөө хувийг буулгах тал дээр ажиллана шүү. Санд нэгдэж байна уу? Нэгдэж байна гэж. За. За манай хамгийн отгоо оролцогч зөв үү? Үгүй, арай ихч. Жагсмагаас ихч. За доор дүүтэл юм байна ойлоо тий? Тий. За энэ дээрээс үнслэхэд ерөнхийдөө бол бас биеийн өөхлөлт байгаа юм. Биеийн өөхлөлт байгаа юм. Ингээ октодод та хэд штэ. Ингээ өөртөө хувцастай ингээд гайгүй харагдаад байгаа байхгүй хувц өмсчхөр. Тайлаад харсан уу? Харсан. На гиз гүзэг харсан уу? Хөөрхөн байсан юм өөрт чи гоё байсан. Харин. Гоё байсан. Үгүй гоё байгаагүй муухай. За. Тийм байлгүй дээ.
Оролцогч Бадбилгийн дорж багам жин 55.8 кг, цээжний тойрог 87 см, бэлхүүсний тойрог 79 см, өгзөгний тойрог 92 см. Оролцогч дорж багам 45 хоногийн хугацаанд 8-аас 10 кг хасах шаардлагатай. За мөн дээрэс нь галбирчих шаардлагатай харагдаж байна. Тэгэхээр ойлоо 8-аас 10 кг хасаад галбирчнаа гэж ойлгох гээд болно. Багшаа одоо энэ гаргасан төлөвлөгөөний дагуу явж чадах уу? Ингээд оролцогчдын 45 хоногийн зорилт тодорхой боллоо. Харин одоо хадуухан бэлтгэл эхэлнэ. Амжилт хүсье бүсгүүчүүдээ хичээгээрэй. Тун удахгүй. Бэлтгэлийн зааланд хадуухан тулаан эхэлнэ. Багш нар хадуухан дасгалаар чангалахад бэлэн. Амт хүнд болгоод штэ багшаа. Яагаад ингэ хүнд болгоод байгаа юм бэ? Ерөнхий ивент идэвхжиж, эрүүл ахуйн шаардлага хангасан эрүүл хүнс Mom Beef брэнд. Ерөнхий ивент идэвхжиж, гэр бүлтэй хайртай хүн бүрт синержетик. Ерөнхий ивент идэвхжиж, уургаар баялаг эрүүл амт Movenpeak тараг. Ивент идэвхжиж, Номин Гуаша Face Fitness салон. Хамтрагч өглөөний зөв хоол Movios. Хамтрагч Супрос H2. Хамтрагч аз жаргалыг ингэртэй тэврээ. Өвжмэд үр шилжүүлэн суулгах төв. За ингээ октодоо бидний хамгийн ихний бэлтгэл эхлэх гэж байна. Хамгийн ихний бэлтгэлээр мэдээж биеийг халаана. Бие халаахтаа гүйлтийн зам дээр 30 минут биеийг халаа шүү заяа. За ингээ бэлтгэл рүү орцгоё. Дөрөвтэй гүйлтэй. Гар тавь. Гар тавь. Гүйт юм уу? Гүйж үзсэн үү? Гүйж үзсэн амьдралтаа. Амьдралтаа юу? Агуудаагүйгээ замаашаа. 2-3 удаа гүйж үзсэн юм уу? Энэ амьдралынхаа туршуу. За ядаж нэг 30 минут 30 секунд гүйж үзье заяа. За ахаа урд нэмлээ. Дахиад нэмэх. 12 дээр шүү. За орой. Сүүлийн нэмээч юу? 40 секунд. Маш сайн байна. За хамсаа гүнзгий аваа гаргана. Гүүхэд яаж ин ачаад авч яана болж байна уу? За босноо. За сүүлийн 10 секунд 10. 9 8 7 6 5 4 3 2 За дуусах маш сайн байна. Удаан болох та. За охтууд одоо хэдэл үндсэн хөлний хамгийн ихнийхээ дасгал руу явж байна. Багш нь өнөөдөр хамгийн ихний дасгал байна шүү дээ. Суулт оруулаа шүү заяа. Мэдхүү. Юу илээ яадаг үлээ? Багштай сууж үзүүлээ шүү. Заанаш. Дасгал 1. Дисктээ үндсэн суулт. Өгзөгний хатан гэгддэг дасгал бөгөөд өгзгийг оцгор болгож хөгжүүлнэ. Мөн гарт барьсан хүндрүүлэгч нь гарын булчин давхар хөгжүүлэх өвдөстэй. За доош сууя. Суулаа. 27. Яагаад босоод байгаа юм бэ? Бурхан минь за тэр чи өстэй амар. Ерөөсө салгалаад ингээд ерөөсө явж чадахгүй л шүү дээ. Бослоо. 5 босоод. Бос сүүлийн 5 босъё. 4 3 2 1 амраа. Саамат. Ойрд нөгөө дасгал хөдөлгөөн хийгээгүй байжгаад огцом дасгал хөдөлгөөн хийсэн чинь маш суг гэдгээ мэдэрлээ. За 5 оролтыг дөнгөж ихнийх нь октодаа. Би хэлсэн шүү дээ энэ хүүхдийн цэцэрлэг бишээ гэд. Дахиад хэлээ одоо 2 дахь оролтон дээр хин нэгэн доошо дооноо чи суух юм бол би ахаа ихнээ шинээр нь тоолно шүү. Дэлгэцэг жоохон доош суудаг. Суу дэлгэцгээ суу. Тэгээ суу. 4 3 дооноо бос. 2 1 бослоо. Эхлээд амар ирж хүчтэй өстэй алаа түгээ гээ орсон чи зүгээр хоёр игээл байхгүй. Мэдгүй би бусдын хасын анзааргүй өөр дээр амар фокуслаад чадна гэдэг та ирнэл чадахгүйс. За амраа. За битгэхгүй юу. 3 болгочих. Нэг дор хитэх уухгүйгээр гоё шимээ дуушуу заяа. Амавраарай. 50 суугаад ирэхээр юу тэр телевизээр гарах марах юусе хамаагүй. Ерөөсө бодох юм алга. Сүүлийн 15 явчих. Гар тэгшээ. Ясараа. Дана гар. За буунд 10 өөшөө 10. Yes.
Эхний бэлтгэлээс л ядарч суцаад эхэлвүү дээ. 6 5 Яра акбата өшөө 2 1 байсан маш сайн байна. За сүүлийн 5 4 3 2 бос хөөе яг гэдэг өөрөө бос босоод 4 3 2 босоо амраа. Йоо энэ ч дийлэхгүй байна. Өөр ирэхгүй гар ингэж штэ. Тэднийг хараач үнэхээр л хэцүү байгаа бол та хичээгээрэй. Дасгал 2 алгалттай суумо суулт. Энэ дасгал гуйны өөхийг шатааж өгцөг болон гуйны булчинг өв тэгш хөгжүүлнэ. Мөн хэвлийн өөхийг шатааж хайлуулах шийдтэй. Суула 1 эхлэе. 2 35 шүү. Явлаа. Энэ хэдэн градус вэ? Хэдэн градус ирэх чинь? Мэдхгүй. Ха? Мөн үү? Хэдэн градус ирэх чинь? 35. Мэдхгүй байна. Яат. Хамтаа яж штэ. За яваад харъя багш нь. Явлаа 1 2 35 градус юмтай шүү. Яна гарацаа мэд. 35 градус юмтай. Оролцогч үржээ андаа. Оролцогч жагсмаа. Би 35 градус юмтай эргүүлээд өглөө. Дасгалжуулагч маань ч бүр геометрийн хичээл заагаад эхэллээ. 45 хоногч уйдхааргүй өнгөрөх бололтой шүү. Төгч юм. Үйл ажиллагаа бие хазаалга. Явлаа. Явлаа тэр хөл мөлийн доод уулны яагаад байгаа юм бэ? Эмэгтэйчүүдийн хувьд одоо ингэдэгч магадгүй одоо ингээ 2 оролцогч ингээ 3 4 5 байна. Ингээд гуй одоо ингээ баг ихэнх нь гуйны өөхний асуудалтай байгаа байхгүй юу? Байх ёстой хэмжээнээсээ бүдүүн санагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яаж байгаа гэхээр энэ дасгалуудыг хийж иж та хэдий хөлчин гой нарийнсан гэсэн үг. За ингээ хэдүүлээ дараагийн дасгал руу орцгоё. Дасгал 3 төхөөрөмжтэй жилд. Энэ дасгал гуйны арын цэллэлүүдийг багасгаж өгцөгний суур булчин хөгжүүлнэ. Хүчний дасгал тул хэвлийн өөхийг ч мөн хашраана. За оролцогч акбата хоёул одоо жилтэй дасгал орох чинь хөлний тавилт яг ихсээр урагшаа байрлана. Өвдгийг ингэж авчихгүй өвдгөө задгаа явна шүү. Заяа. 4 Яа. 3 Явалтай 2 ганцхан явчих. Явлаа амсгаалаа аргасаа. Бурхан минь зүгээр би дахиж төрөйл гэж бодсон дотроо. Бараг аюу амар багтаад орж зүгээр би нэг дүглээл төр энэ дасгалч ямар амар юм бэ гэж салглаад. Хөлөө эхлээд хоёлоо тэгшлээд жилээ. Гараа хоёлоо ингээ эхлээ одоо энийг буулгачих нь штэ. За амсгаа авлаа. Хошоо явлаа. Гаргалаа. Яа, та за суулаа та. Жохон суулаад өг. 4 2 ганцхан явчих. Босоо. Амсгаа авлаа. Хоп, гаргалаа. 3 За ачаал жохон нэмчих. Амар хүнд болгоод штэ багшаа. Болчин. Угаасаа одоо ачаал авах цаг нь болцоо. Гэхдээ одоо хараа урлагийн хүмүүс чинь нэг юм байдаг штэ. Альтчгүй бид нэр сэрэтлийн өмнө амьдардаг те. Тэгээд нэг нөгөө яг жинкнээс нэг утгаар амар өнгөрөөч юм уу? Ингээ хүн харж гин гэж бодохоор мангар хичээдэг гайхамшигтай хүч дотроос гарч ирдэг байхгүй юу? Нөгөө бодлын бүх хүмүүс харж идэг, үлгэр жишээ авч идэг гэж бодохоор хичээхгүй байхаас өөр арга байхгүй. Амсгаа авлаа гаргалаа 3 Яваа. 6 7 болж байна. За сүүлийн 10 явлаа. За оролцогч тооно. Эндээс буц. Яарахгүй шүү. Явлаа. Явлаа. 2 нэмээ хачаалын жоохон нэмчим мэг агшаа. Заавал тийм Явлаа. Явлаа. За сүүлийн эхэлчихэ. 20 болж яарахгүй шүү. Явлаа. Дасгалжуулагч Мига оролцогчдыг их л өрөвдөж байгаа бололтой. Ачаал нэмэхгүй шинжтэй дэгэ. За. Зүрхлээ цохиулах надад. Хүнд бэлтгэлийг хамтдаа даван туулахад хамтрагчдын дэмжлэг юунаас илүү чухал. Нэгний халамжлаад мундаг бүсгүүчүүд юм аа. Яас. Нөөс хийнэ. Зүгээр. Яах вэ те? Би зүгээр. Ингэ шаар. Би зүгээр. За гоёс. Жохон дэвшлүүлчих. Тэгшхэн шүү заяа. Өвдгөө задгаа явш. Явлаа. Оп 2
Ба, 3. Хаа. Бүгд гэж яах вэ? Тэгшлэхгүй гэсэн. За. Оп. Тэд маань нилээд жангалуулж байна шүү. Тэсэрээ өгтөө мөрөөдлийн бие уралдахын төлөө урагшаа. 7 нэмэлтээ 6 5 4 2 ганцхан буу цуушар идэл харгалсан гоёг те энэ биеийг одоо ингэж л нарийнхан болгоно. Энэ явж чадах юм уу? Энэ чадах юм уу? Суухгүй шүү. Босоод амар. Судлаад сайхан зогсоод хаашаа явах гээд байгаа юм бэ? Яах гээд байгаа юм бэ? Наашилтаа хаашаа явах гээд байгаа юм бэ? Үй үржээ минь айчих нь вэ? Эхлүүлсэн л бол дуусгах дүрм энд үйлчилнэ. Шүү заа. Ингээд амраа ээж. Ингээд зогсоно зогсодох. За оролцогч. Оюун зал. За энэ дээрээс амьсаагаа авлаа. Тэгээд арчлууллаа. Оп гаргалаа. Нэмэхгүй шүү. Жин нэмэхгүй шүү хоёроо. Улаа. За жоохон нэмчи. Бэлгүүний агш нэмээ. 3. Тэгшэл хөлөө тэгшэл уучлаарай. Гүйст яв. Тэгшэл. Босоо. За. Яас. Бэртэн сайн байна. Булчин юм сайн байна. Хоёр эрэгтэй агш мүлэн сайн чанга дарсан шүү дээ. Ачаалыг нэмэхэд бол хоёлоо гүрэж явчих шүү заяа. Маш сайн байна. За манай бусад оролцогчид бас болж байна. Та хэдийнхэн ачаалал тааруулаад хоёр багш нь ачаалт нь тааруулсан жингийг дээрэс нь нэмсэн байгаа гэсэн үг. За ингээд дуустал өргөжлөлөө хэдүүлээ өгзөгний дасгал орё. Нэг удаа өнөөдөр өгзөгний гой шин дасгал орж үзье төхөө. Тун удахгүй. Наа амаа ажлуудад өглөө багшны амраа өгзөгтэй ярилтай нь шавл та. Хоёр удаан болгох шүү. Дууралт нь аягүй гоё орлоо. Дуустал нь яваа гэхээр гараа авах гэх юм. Үгүй ингээд Таадахгүй бол болж болно шүү дээ. Гэтэ тийм л хэцүү л байдаг байхгүй тий. Яг үүндээ бол. Ерөнхий ивент тэтгэгч аз жаргалын амт Мөдлүү брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Монгол хөрсөн дургуулсан шимтэй хөлдөөсөн ногоо. Ивент тэтгэгч ирээдүгээ хайрлаа. Хайрын хот. Хамтрагч таны амьдралыг өнгөлнө. Focalure брэнд. Дэмжигч ухаалаг амьдралд бид уриална. Smart Store. Дэмжигч Wall Street Restaurant and Lounge. Дэмжигч шинэ бүхнийг төрүүлж мэдрэ MG Motors. Дасгал 4. Өгзөгний төхөөрөмжтэй дасгал. Бүсгүйчүүдийн хүслэн болсон бомбон хэлбэртэй өгзөг бүтээх дасгал. Энэ дасгалыг тогтмол хийвэл ондгор өгзөгтэй болно. Тэгэхээр энэ төхөөрөмжтэй дасгалыг хийн. За энэ дээр мөн тестүүд яваад би засаж авъя. Гэхдээ өөрийнхөө өгзөгөнд бол сэтгэл хангалуун нэг хүн байдаг юм шиг байна шүү дээ. Оролцогч Ариуна. Том өгзөгтэй гэсэн тийм үү? Тэгэхээр багштай энэ төхөөрөмжн дээр одоо хийгээ үзүүлээд ихтэй. Маш урд. Амар гоё өгцөгтэй тий. Зүгээр юу? За зөв байна. За доногч эхлэе. Арай. 1 гүстэш удаан доноо. 2 удаан хит болохгүй ш буулгачаад байна. 3 явлаа 4 болж байгаа юм уу? Болж байна уу? Хилтэй. Хоёр гарал өвдөд. Наа амаа ажлуудад өглөө багшны амраа өгцөгтэй ярилтай нь явлаа. Дахиад нэг ганцхан авч. За барилах. Чангалаа. Удаан буулгалаа. Орсон. Дээд хэсэг рүү. За. Ийшээгээ хэлв. За. Сайн байна. Гүст 3 орно шүү. 3. Тэгшэл. Зөв. 2. Яраа. 2. Ганцхан явчээ. Аквата маш сайн байна. Байлаа. Удаан буулгая. 10 дэш гүст авна шүү. Гүст тав. Буулгалаа 11. Чангал. Удаан буулгалаа. Гажил. Барчаар. Уушаар. Барчаа. Дахиад дэш. 2 барчаараа. 1 буулгалаа амраа. За бас. Орсон мó аквата орсон мó. Хаашаа орсон бэ? Ой өгцөрөө.
Өгзөний аль хэсэг орж байна? Нэг юм шиг. Наа чин гуй үсттэй. Гуй наа нэдэ. Өгзөө наа нэдэ. Өгзөө наа нэдэг юм бэ? Орсон уу? Жоо энэ жоо харснаа гоёроо. Сүүл рүүгээ тэгшэл хийгээс толгой хөлөө ялгаа. Толгойгоо тэрэлдэг. Таны ганц барьчаа. Барьчаа сүүлийн 5 4 3 2 амрэ. За босоо. Оролтоо. Дэшээ. Хаашаа орж ийн? Өгзөг. Орж байгаа мó дахиад тэгшил. Унлааш твгшаа. За нөөцөл рүү орё. За барь 10 секунд. Баригдах та. За 10 секунд шүү. Орж ийн үү? 3 2 удаан болгоо шүү. За сайн. За Өнгөрсөн сэлний намаа нашид орлоо. Тэгээд Мондог шүү. Самаа. Энэ дуурал сайжтай янзсан шүү. Дууралт нь айгуу гоё орлоо. Яг ороход ингэдэж шүү дээ. яг ороход ингээд ён хэдл орно шүү дээ. Ороо. За энэ нь шүү дээ. Одоо зарим нь бол дүүгүй хийж байгаа. Зарим нь 20 хэлэх гээд явчихж जैन тий. Зарим нь ингээ 10 хэлэх гээд явчихдаг байна. Өгзөний булчингийн масснаас хамаарч байгаа гэсэн үг. Тэгэхээр булчингийн масс багтаа байх тусмаа хийхэд яг уу хэцүү болох нь шүү дээ. Ингээ бэлтгэл бараг 80% орчлоо. Өргөжлөлөө хөвлөнөөс салааг өнөөдөр бэлтгэл дуусчих шүү. За хөвлөрөөгөө авъя. За. Сүүлийн тэмээний ачаа үнд гэдэг шиг хэдүүлээ хөвлийн наслаа чанартай бөгөө багш нь богино хугацаанд ачааллыг нэмэд орчие гэж бодож байна. За багш нь цагаарлаа шүү явлаа. Эхлэе. Явлаа. За явлаа. Хоп. Яра хурдан гүгët. Гүж аим шиг авш гүгët. Өгзгөө жоохон доошлол. Явлаа. 5 4 3 За дэш хараавтад. За дэш. Дэш харлаа. За сүүлчлээд амрахгүй шүү. За 1 2 3 4 5 6 7 8 1 2 За яараа. 2 дахь тасглаа 5 секунд. Яач. Яараа. Улаа. Хурдан явалтаа манайхаа яач. Ясаа. Сүүлийн 15 14 13 19 8 7 6 5 4 3 2 За хүлээд дэш өглөө. Гарын өгзөний хонд байртал. За. Хүлээд дэш. 1 явлаа. Толоо дэш. Эхний 15 секунд болж шүү. Яваа. Толоо дэш дэлгэрсэг. Орсогч дэлгэрс толоо дэш. Орсогч ариуна толоо дэш тээ. Яваа. Дэш. Явлаа. Сүүлийн 30. Явлаа. Хоп. Яваа. Дэш. Явлаа. Авлаа. Шууд 1 2 3 4 5 ят. Толоо. Гараатлах. За яараа. Явъя. Хурдл. Яв. Окей, яв. Окей ахгүй. Тоо хилээд ахад тоондоо явж чадахгүй байгаа дээ нөрөө. Хичээхгүй байна. Надад тэгвэл таалагдахгүй байна. Дуустал нь яваа гэхээр гараа аавал гэх юм. Үгүй ингээд таалагдахгүй бол болж болно шүү дээ. Чанга дарахаар өвдөөдөө та гараа авчихад тэгвэл би хийе. Яа би чанга дарчаа. Жохон чанга баймаар эхний бэлтгэл дээрээсээ ингээд бол гараа аав инг тэгчээ бол ухааны юм ярих гээд байна. Хэрвээ хатуу чанга бэлтгэл давж чадахгүй бол та хэдийн сонголт шүү дээ. Жавцмаа багшигаа уучлаарай ингээд эхний бэлтгэл дээр нь ойлгуулсан бол ойлгох хэрэгтэй ойлно ш. За зүгээр за. За дэвширч. Бүгдээрээ ойлоод ирсэн байж тээ. Хүнд бас нөгөө тайвшрах хугацаа гэж байдаг штэ. Тэгээ би тайвшрах гад ингээд өөрийгөө айгу ингээд бариад байжсэн чинь одоо над руу хар гэд ингээд нөгөө ингээд хүчээр яг ингээд тулгаж байгаа нь жоохон гомдмоор санагдсан.
Уйлах айгүй гоё штэ. Уйлчих хэрэгтэй. Гараа ав гэдгснэ. Гэхдээ би зүгээр л гараа авчих тхүүлсэн чинь бүр нэг сан өрөвдөд миний нэг юм дүүч юм шиг санагдаад тэгээд гэхдээ тийм л хэцүү л байдаг байхгүй тий. Яг үүндээ л. Яагаа уйлчваа. Бүгдээ нь уйлуулаа ажлаа энэ хүүхдийг. Тэгэхээр яг энэ анхны өдөрт одоо ингэ зөрчилдөж байгаа энэ зөрчилдөөн өөрийнхөө дотоодод зөрчилдөж байгаа зөрчилдөөнүүд нь хүртэл ингээд яг тухайн оролцогчдын нүднээс нь бас харагдаж байна. Тэр зөрчил бол хизээ тайлагдсан гэхээр багш уучлалтгүйгээд багш бас өөрт нь одоо тий эдгээр зорилгоодыг ингээд даван туулахад ямар байдаг тухайгаа ингээд илэрхийлснээ дараа бол бүх хүмүүсээ ингээд тэр дотроо зөрчилдөжсэн зөрчил магадгүй жагцмагийн толд орж исэн багшийг буруутгаж исэн эсвэл өөрийнхөө одоо тэр чадахгүй байгаа байдлуудыг мэдэрч исэн тэр бүх мэдрэмжүүдээсээ ингээд чөлөөлөгдөж байгаа байдал бол бас бүх оролцогчид маань ингээд уйлж байгаа үед бол тодорхой харагдаж байна. Багшийн хувьд бол одоо тогтмол одоо смарт вотч хэрэглэж байгаа. Ялангуяа одоо Smart Store-ийн Kisslect гэдэг одоо смарт вотчийг хэрэглэдэг. За тэгээд багш нь ингээд эхний бэлтгэл дээр одоо муухай эхлэхин цаашин, сайхан эхлэхин цаашин энэ бол үнэн багхгүй. Яг та хэд үннээрээ байж чадлаа. Энэ нэг маск зүүсэнгүү. Тэгээд энэ бол Smart Store-ийн Kisslect брендийн хамгийн сүүлийн үеийн загвар байгаа. Smart Watch-ыг жазнаад өгчөө. Одоо ойлгохгүй шүү дээ. За. Одоо тайлшгүй шүү дээ. За. Багштайгаа 45 хоног гүрэн шүү. За ингээ өнөөдрийн бүхэл албан ёсоор дуслаа. Тун удахгүй. Хаа нэг бэ? Хоош аварна. Ди дуучлаараа хурдан яваарай. Үгүй. Энд ч байхгүй мó. Кай мовяс гэж яж чад юу юм бэ? Яа тэрсэний байхгүй шүү. Ой, эцэгтэй гэдэг байгаа мó. Энэ миний ах хөстөд харгаана. Ерөнхий ивент итгэгч эрүүл ахуйн шаардлага хангасан эрүүл хүнс Mom Beef брэнд. Ерөнхий ивент итгэгч эрүүл үсний нууцыг STLS. Ивент итгэгч Номин Гуаша Face Fitness салон. Хамтрагч таны амьдралыг өнгөлнө Focalure брэнд. Хамтрагч өглөөний зөв хоол Movios. Хамтрагч Супрос H2. Хамтрагч аз жаргалыг ингэртэй тэврээ. Өөжмэд үр шилжүүлэн суулгах төв. Эхний бэлтгэл халуухан байлаа. Харин одоо багшийн сорилын цаг эхэлнэ. За ингээ өнөөдрийнхөө бэлтгэлийг давж гарсан охтуудаа маш их баярлалаа. Гэхдээ харин сорил дуусаагүй байна. Багшин та хэдийнхэн хэрэглэх 7 хоногийн хүнсний жагсаалтыг тогтоон хийж бэлдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань хамгийн богино хугацаанд хамгийн зөв хүнс сонгож чадсан сорилын ялагч болон гайхалтай бэлгээ эзэн болох болно. За ингээд охтуудтай амжилт хүсье. Түр баяртай. За ваа яла. Одоо тэгээд хамгийн богино хугацаа гэж айгу хурдан авах хэрэг гарах нь тий. Таны бие болохгүй нөө? Болорлого яадаг энэ гоё юм л өвчм. Би ч бүр нөгөө сууж босох айгу хэцүү бүр алхахаас ч хэцүү байгаа даа. Одоо тэгээд маш хурдан хугацаанд авах, богино хугацаанд авах хэрэг хурдлахгүй л болох шүү дээ. Бүх хэрэг гарна. Гүйл гэхээр тогтоо өгөх юм тий бид нарт. Өсөн бай. Хамгийн хурдан цуглах. Одоо меткод хурдан хэрэгтэй хүнс цуглуулсан нь ялагч байна. Ялагч байна. Угаасаа иддэг юм л бичиж өгсөн байгаа байлгүй тий хаамаагүй. Тийм баг. Тийм ээ. За тэгвэл хичээнэ. Явах уу? Явъя. За. Амаргүй бэлтгэлийн арга гарсан тэд маань Номин хайпермаркет дээр ирлээ. Номин таттай морил миний гарт даалгаврыг биелүүлэх шаардлагатай зүйлс байна. Энэ тогтоонд та бүхний хэрэглэх хүнсний жагсаалт байгаа. Эдгээр хүнсийг 250 мянган төгрөгөнд багтааж хамгийн богино хугацаанд цуглуулж чадсан оролцогч өнөөдрийн даалгаврын ялагч болно. Ялагч болсноор сагсан дах бүтээгдэхүүнийг өөрийн болгох боломжтой. Нэг зүйлийг сануулъя. Цуглуулсан хүнсээ таасан дээр бичүүлээд энэ сэгтэрэхэд цаг зогсно. Ойлгомжтой юу? За. Тэгээд даалгасан болохоор бүтээгдэхүүнүүд нь дандаа тийм эрүүл мэнд тал руугаа цай фитнесийн шоу учраас
Яг эрүүл мэндийн тасгаар тэгж амар хурд хүчээр сорж үзээгүй. Энд дээр одоо бас ингээд миний мэдхгүй нэршлүүдтэй юмнууд байгаад байгаа авдггүй бүтээгдэхүүнүүд байгаад байгаа болохоор яг сайн мэдхгүй нь яг яахаач сайн мэдхгүй байна. Урдаан нь хүссэнээ ав. Амжилт хүсье. Цаг өгч хэлээ. Одоо сагсаад үргэл үлдлээ. Алив яараарай бүсгүүч үдэ. Цагийн зүү та нарыг хүлээхгүй шүү. Хурдаа нэмээд хүссэнээ ав. Сайстаг үсэ. Алим амжлахгүй өндөг 10 шиг broccoli. Where is broccoli? Танаа надад ийм юм билч. Салаатны навч 100 г, брокколи 500 г, улаантай 500 г, өргөстэй 500 г та. Нэг ихтэй мах туслаач. Намаа мах туслаа монт. Хаа нөө хош амрын. Тэс чамаа. Үргээр аим хэцүү юм байна. Өндөг энэ байгаа юм. Үслээ энэ Монгол махны хаана юм бол Mom beef. Давай. Run. Тимэчээд ми найз. Сэргэлэн гэдэг нь аль хэдийн өөртөө уруулаад авлаа. Mom beef. Шээ. Оохгүй юм зүгээр. Mom beef-ээс авчих. Тэстэрстэй хажуудаас. Идэвхтэй гэдэг тасан тэгээ хайж ирэн бэ. Ой, идэвхтэй гэдэг байгаа мó. Идэвхтэй байна мó. Тэгээ идэвхтэй гэж угаасаа байхгүй шүү. Нүс харагдахгүй. Байлгүй яг акботом нь. Алив нүдэ нэгэд наашаа хараач. Идэвхтэй урагны тасмын чимэн хаан байна. Хаана. Ай, яа, нэг юм алсан шүү. Эцтэйг олцсон шүү. Хөлтөөсөн даа бисэгтээ тараг аваад идүүлээ. Тараг манайхаа. Тараг. Ингээд өшөө юу австай лээ гэд айгүй их толгоон дотор ингээд нүд чинь зөвөр энэгээр тэнгдээ бараг загнаад байгаа мó чарлаа тэр багч яа дараа нь өөрийгөө буцсан чи арай амар бүр дэлгүүр дотор бараг та гэж явцсантай бүр санаа зовоод уучлаарай гэж хэлмээр байна. Шоколад энерги шоколад. Яа энерги шоколад. Шоколад хаашаа. Шоколад. Ямар олонч яа. Хаана бэ? Ой, яана. Гэвч жижиг юм авч чадахгүй юм байна. Шоколадаа л авч чадаагүй яг нөгөө энерги шоколадаа жижиг юм болохоор үнэхээр хайгаа олдохгүй тэгээд за цаг яваад байна гэх тэгээд шоколадаа авч. Шоколад гэдэг хаана? За хаана ирүүлсэн гэж байна. Үгүй энэ ч байхгүй юм уу? Энэ биш юм уу? Энэ хараа шоколад гэдэг энерги шоколад. За цоггүй. Органик юм гинэ. За органик юм бүр дахиад хойш байсан. Тэг бүр дахиад километр гүйсэн юм шиг л боллоо. Энэ яа вэ? Сая явчих. Цацгач. За ингэ баг болж юм шүү. Уучлаарай. Бодлогч нэ. Мотлоо бүхэлрийн гомог. Мотлоо. Ааш, буруу төрлийн авчих юмшсан гэдэг юм. Молтоо нааны. Дууна Here we go. 6,000 болсон тий. 6,000, 12,000. Гэж та урд нь ерөөсөө ингэж амар амсгаатай. Ингэж амар хурдан төргөө. Ерөөсөө хүнсөө цогцолж байгаа юм байна. Obviously төрөл ханаар. Дийгээр хөөдөөс гараад үрдээ инээцэн. Хойс наачаа. Ганц овёс авчвал болох гэдэг чинь. Тэр ингээд овёс мовс ингээд нүдэн дээр харж идэг. Сайдсан чи яг цагаад үсэн чи яг нөгөө нэг нүдэн дээр харж идэг юмнууд бүгд байхгүй болсон. Илнэ. Кай мовёс гэж яачаад юу юм бэ? Овёсны нэг ахны мөгчин л хата. Яа минут юу ч харахаа болчлаа. Come on. Донаа миний охин толгой ажиллуулаач. Яг энэ челленжэд бол манай Доноо. Гэхдээ Доноо залуу хөхөд мэдхгүй хүнсний бүтээгдэхүүнийг цуглуулдаггүй болоо гэж би бодож байна. За би угаасаа хамгийн яам юм байна л да. Хэцүү байт юм байна аач.
Яам сэний гоохгүй шүү. Заадч нэг шоколад юм. Жагцмаа минь их л дөлгөөн тайван хүн дээ. Одоо л яравчлахгүй бол цагийн зүг хүүгээд л байна шүү. Ёо, шоколад хайцлаа. Овёосоо олчлоо. Уг нь яг урд нь энэ дэлгүүр яг мэдчихсэн бол тэгээ за тэнтэн тэгээд нэг бөө юм очиж аваад ингээд авахсан баг. Тэгэхгүй урд мэдэхгүй юм чинь ингээд нийш тийшээ гүйсээр агаад л баг хамаг цагаа авчлаа нэ. Хүн байна уу? Хүн байна уу? Хүн байна уу? Хөдөлтөгчаа байна уу? Тийм айхтар бол ийм хүнсний тал дээр мэдэгдэхүүн баг. Манай нөхөр бол бүр лаг байхгүй юу? Энэ тараг байх хэрэгтэй доо. Ядаж тараг авч мөрөх юм. Oh my god. Тараг. Яг авч ирсэн. Come on. Миний авсан тараг байна. Ямар тараг? Вау, песк. 2004 8 10 12 16,000 төгрөнд авчи. За гүйл. Йоо, яг галтрындээс хосрогч байгаа юм шиг. Галтрын цуугаа явж байгаа. Хүнсээ цуглаад. Яг хосрогч юм шиг дээс. Араа. Тайвшрах болоогүй шүү бүсгүүчүүдээ. Энэ бол бариа биш. Юу. Гэлт гач. Тусвас. Вааш. Багдуулчлаа би амар үнэтэй гэж яа бодсон юм аа. Нөө бясалгын мартчих. Баярлалаа, уучлаарай, яарад байгаа болохоор. Тийм ээ, харин энэ бол бариа. Даалгавраа амжилттай гүйцэтгэлээ. Ямарч нэг 200 гарсан баха. Яг нэг ийм тортой юм бариад гарахад нэг 200 гарчдаг л. Бараг тэрийгээр ингээ харж байгаа л. Хажуугаар нэг настай агч. Миний охин юу хаагуураад гэсэн би мэдгүй би өөрөө яа гэж ихэд гүүгээл явсан. Уучлаарай тэрийг харж байвал туслах байсан шүү. Би өөрөө ярьж байсан шүү. Амар хүлэрсэн байна. Тэг хамгийн богино хугацаанд гээ заацсан болохоор борсон гэдэг амар сандардсан байна л да. Хүнсээ өөрөө цуглуулдаг хүн л ер нь айгүй ялах магадaltaй байна да гэж бодсон. Би уул нэг бүгдийг таагаад эдгээр хөрөгчөндөө хашиж надад амар хэрэгтэй л байна л да. Одоо ч бас нөгөө Монголд чи юм авахаар үнийн багцаа айгүй алдагдсан байлээ. Ингээ 3000, 4000, 2000 нэмэгдсэн байна гэдэг чинь нэг бүтээгдэхүүнээс одоо 3-ыг ч юм уу авахад ингээ 6000 төгрөг шууд нэмэгдчихэж байгаа болохоор ер нь бол ингээ тооцоосносоо дандаа их зардал гараад байгаа. За тэгээд өнөөдөр мэдээж яг бэлтгэлийн дараа хүнсний дэлгүүр орсон болохоор бүр амар их ходоод ажиллаж байна. Тэгээд хизээч үлсгэлэн байхдаа хүнсний дэлгүүр бити ор гэдэг байгаа тийм. Гэхдээ энэ номинд хэрвээ орж ирэх юм бол үлсгэлэнж байсан, цатгаланж байсан бүр бүх юмыг авмаар тийм гоё яг гадаад байгаа юм шиг тийм гоё мэдрэмжтэй маш гоё шин дэлгүүр нэгдсэн байна. Тэгээд яг өнөөдрийн ялагч болохыг чин сэтгэлээс өгсөн өрөөё өөртөө чи чадаш. Үнэхээр хурдан шаламгай авхаалжтай бүсгүүчүүд юм гэж. Харин энэ сорилын ялагч нь хэн байх бол? Тэгээд ямар ч зүйлсэн хурдтай байгаад өснөө авч чадсан нийт 7 оролцогчтой яг одоо нийт хугацаа болон үнийн дүнг танилцуулахад бэлэн болсон байна. Оролцогч Үржанд Яа, наа мэдгүй. Тэрийг одоо шүү дээ. За одоо багцаагаар 3-4 минут болсон байхаа. 23 минут 14 секунд. Нийт үнийн дүн 237,143 төгрөг. За хийлч дэлгэр цэцэг 9 минут 1 секунд. Үнийн дүн 237,443 төгрөг. Оролцогч Акбота үнийн дүн 192,743 төгрөг. Хугацаа 12 минут 50 секунд. За оролцогч Оюунзул үнийн дүн 332,709 төгрөг. Хугацаа 12 минут 59 секунд. Ер нь бол баяа айлын охин шиг дэлгэрүүлсэн байна. За оролцогч Дона хугацаа 14 минут 40 секунд. Үнийн дүн 158,110 төгрөг. Ер нь бол нэлээд харамч хүн байна шүү. За оролцогч Жагзма хугацаа 10 минут 37 секунд. Үнийн дүн
205,808 төгрөг. Баяр хүргэе. Оролцогч Ариуна. Үнийн дүн 236,426 төгрөг. За оролцогч Ариунагийн цаг 7 минут 27 секунд. Баяр хүргэе. Ялагчтай баяр хүргэе. Анхны бизнес шоуны хамгийн анхны хурд авалт самбаа сорилсон сорилт амжилттай оролцсон 7 оролцогчтой баяр хүргэе. Ялагчтай тусгаалan баяр хүргэж байна. За тэгээд сорил эхлэхэд хэлсэн ялсан оролцогч цагсан байгаа хүнсээ өөрийн болгож авах боломжийг олгож байгаа. Ингээд хамтран ажилласан Намын супермаркеттай баярлалаа. Яг одоо миний 250,000 төгрөгийн эдийн бичиг байна. Ялагчтай эдийн бичгийг гардуулж байна. Таны хүргэгч яг одоо орой очиж чинь инээн гэдэгт итгэлтэй байна. Баяртай байна. Юм гэсэн чи бүр баярлалаа. Ургэлч Номингийн уучлуулагч байна. Тэгээд их чин дараагийнх дээр үдсээр л халан шүү таанаас тэгээ хичээцгээгээрээ. Вау, тэр чавла. Үнэхээр гайхалтай. Баяр хүргэе Ариуна. Дараагийн дугаард Өнөөдөр өөртөө ажиллаж чадахгүй өөрийгөө дуурчин гэсэн үг. Үнэхээр гашгараад бүр ингээд хараад л юу гэлмээр. Ачааллаа дааж явж байгаад тэгээд нэг явах тусам дуусах төхөх тусам яг ингээд талгалаад унчих гээд байгаа байхгүй юу? Ирэх өдрүүдэд тэднийг мөн л хооллолтын гадуу дэглэм хүндхэн сорилууд хүлээж байна. Өөрийгөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг ихэд. Энэ бол Анухас Фитнес шоу.